Аймгийн хэмжээнд нийт 7.2 сая толгой мал байгаа нь бэлчээрийн даацаас 3-аас 5 дахин хэтэрсэн үзүүлэлт болж байна. Тиймээс ирэх өвөл малчид отор нүүдлэр өвлийг давхаар бэлтгэлэн базааж байна. 2019-оос 2020 оны өвөл хавар бэлчээрийн даацыг мэргэжлийн байгууллагын тодорхойлсон 1-р дүнгээр Баян өндөр, Богд, Үлзий, Төсөнзөөл, Хужирт сумдад 3-аас 5 дахин хэтэрсэн. Баянгол, Баруун Баян улаан, Бүрд, Нарийнтэл зэрэг 9 сумын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн судалгаа гарчээ. Иймээс сумдын засаг дарга нарт өв садлан хангалттай хэмжээнд бэлтгэх, малын нэмэгдэл тижээл нөөцлөх, отор нүүдэл хийх үүрэг өгсөн байна. Малыг эдийн засгт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Аймгийн хэмжээгээр 5.4 сая мал оноогийн долгоцсон 1.9 сая төлөвлөлөө авсан. Одоо 7.2 сая мал байна. За үүнээс нийт малын 30-40% зах зээлийн эргэлтэнд болж үнсний болон одоо зах зээл гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр хав орчим сая одоо мал үйлчүүлэх юм чиглэлтэй байна. Аймгийн хэмжээнд дотооддоо отор нүүдэл хийхэд хүндрэлтэй байгаа учраас зэрэгэлдэх аймагуудад малчдыг оторлуулахаар нарийвчилсан мэдээлэл судалгаа гаргаж байна. За үүнээс гадна малчдыг хариуцлагажуулж өвс тижээлээ сайтар бэлтгэгт нь анхаарал ажиллах шаардлага тулгарч байгааг албаныхаа хэлж байна. Учир нь өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд малчдын түвшинд бэлтгэх хадлан тижээлийн 2.8%-ийг нь л бэлтгэсэн байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм а. За ер нь хавартаа цас ороод эртээ гайг байтайгаар сэдвүүл зундаа хуруура муу гэсэн учраас зуншлага таарав аймгийн дунджаас баг одоо нэг гадуурхсан бэлчээрийн ургац хэтэл 1.3 центнер суманд байгаа нийт мал бол одоо өнгөрсөн жил 100-аад мянган төлөв 98 мянган төлөвлөж авсан. Тэгээд өнгөрсөн жил 265 мянган мал төлөвлөсөн. Тэгээд одоо 40 мянган мал дотоодын болон зах зээл борлуулаад ингээд яхахлаар бол 320 гаруй мянган мал өвлчих 1172 малчин өрөх ингээд суманд өвлчих юм болчиход байгаа. Тэгэхээр одоогийн бэлчээрийн даас нөхцлөөр бол нэг 37% нь өвлчих боломжтой. Тэгэхээр бэлчээрийн даас бол 3-аас 4 дахин хэтэрсэн. Ийм нөхцөл байдалтай мал өвлж хаварч хотлол хүндрэл учирч магадгүй ийм төлөв байдал ажиглагдаад байгаа. Хар орон сумын хувьд хонин толгой шийдвэрсээр 520 мянган толгой мал энэ жил өвлчөөр байгаа. За бэлчээрийн даац 3-аас 5 дахин хэтэрэлтэй. Тэгээд нийт малын маань 40-50% буюу 230 хангаж нүрдүүлэх дээр нь одоо сумын нөөцөндөө бас тижээл засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу 100 тонн өвс тижээлийг бас бэлтгэхээр ингээд ажиллаж байна. Энэ намартаа бол намарж боломж юм байна. Өвөлдөө бол өвлжөө бол бас малчтын хувьд төрөлцсөн муутай байгаагаас одоо отрын бүс нутаг болон одоо Төв аймгийн Лүн Баян нуур Булган аймгийн Баян нуур сумдууд руу отор нүүдэл хийх ийм чигтэй. Одоогийн байдлаар бол одоо сумын маань одоо тойрсон хөдөөгийн 3 багийн малчид бол ерөнхийдөө бас өвөлдөө бол отор нүүдэл хийх ийм одоо бас чигтэй байна. Аймгийн хэмжээнд үлийн цагаан огтны тархалт их байна. Өнгөрөх чавар микробиологийн аргаар устгах ажлыг хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрээлгүйг сумдын засаг дарга нар хэлж байлаа.